За би ер нь багада лагер магер дээр CD-гээр айгуу кино үздэг хөлт байла. Тэгээ нэг удаа би лагер дээр ганцаархнаа ямар ч CD-гүү, DVD-нд байгаа ч гэсэн CD-гүү ганцаараа хонж үзчихсэн байхгүй юу. Тэгээ яг ихний өдөр бол бас уйдахгүй шүү дээ. Хөлбөмбөг тоглож болж байгаа. За тэгээ нэг юм хитэн царцаа марцаа барьж тамалж алж болж байгаа. Тэгээ тоногоос бол би үнэхээр уйдсан. Гэтэ яг нэг ээж аваас нууж уншдаг үдшин шивнэгээ сэтгүүл байсан л да. За тэр тухай яриад яах вэ тийм ээ. Тэгээ би ястаа яг хайж хайжгаад нэг ганц киноны CD олсон нь болохоор Here Comes the Boom гэж киноны одоо Blu-ray CD байсан. Тэгээ чаваас ёстой дараачийн хит хоногтой тэр киног одоо өдөрт хэд ч үзсэн мэдгүй. Тэгээ за тэр кино нь яг ямар кино вэ гэхээр та нар бараг бас үзчихсэн ч байж магадгүй дээ. Одоо 10 жилийн сургууль жоохон төсөв нь хумигдаад дампуурхад ойрхон болоод ирчингүүтэй хүүхдүүдийн дуу хөгжмийн хичээлийг бүрэн танахаар шийдээд тэгээ за манай киноны маань гол дүрийн залуу болох биологийн багш маань өнөөх дуу хөгжмийн багшийн ажлыг за бас одоо сурагчдынхаа хүсэл тэмүүлэл энтрийг одоо аварж хамгаалах маягтайгаар би тэр дуу хөгжмийн хичээлийн чинь зардлуудыг нөхөө төлчихөө гэж зориглож байгаа тухай гэх юм уу. Гэтэ жаваас өөрөө угаасаа мэдээж баян биш. Тэгээд ийм учраас богино хугацаанд их мөнгө олохын тулд MMA буюу одоо холимог талаанаар хичээллээд холимог тулаанч болох гэж зүтгэдэг. Ер нь бол жоохон яг ингээ одоо бодоод үзэнгүү тэнгэл концепттэй кино байсан байгаа. Гэтэ яг одоо багада үнэхээр лагер дээр надад амар хань болж исэн тийм кино болохоор айгүй юм гоё дурсамжтай яалчгүй нэг юм гоё дулаан мэдрэмжтэй байдаг л да одоо үзсэн ч гэсэн те. За тийм ээ тэгээ өнөөдөр яг энэ дурсамжтай киноныхоо дурсамжуудаар би дахин нэг удаа сайхан аялах гэж байна. Тэгээд үлээ хамтран ажиллагчийнхаа богинохон шторкийг үзчихэд киноныхоо үйл явдал руу гарцгаая. Тэгдэг. Зэлийг нь гаргачлаа. Төлөлтийн 5 хуваах нөхцөлөөр тохируулсан. Урьдчилгаа. Хүү юу ч аваагүй. Харин ерөөсөө хэлцээ харлаа. Энэ хэсэг авчих. Сүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин масуур нь галзуургаад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурагч чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг мөх. Тэгэхээр кино маань ерөөсөө нэг тийм 10 жилийн багш гэхээргүй савих мах өмснөө мотоцикл унсан шигээ сургууль руугаа явж байгаа. Кевин Джеймсийн тоглосон Скот гэж биологийн багшийн дүрээр эхэлж байгаа. Мэдээж сэрүүлгээ сонсохгүй унтцсан байж тараад хичээлдээ хоцорсон ч гэсэндээ ангийнхаа цонхоор авираад оржлоо юм байна лээ. Цонхоор авирж орж ирэхэд нь тэдний сургуулийн захирал нь айл гэзэнийг хүлээцэн зогсож байна. Тэгэхээр угаасаа манай Скот анх удаага ингэж хоцорж байгаа биш л гэсэн үг л дээ. Ялчгүй угаасаа л манай хүн ажилдаа муу за одоо муу ч юу бахав те одоо хичээдгүй гэх юм уу. Яг нэг тийм сонирн багш нар байдэн штэ. Өөрийнхөө цаг дээр хичээл хийхгүй зүгээр өөрөө юмигээ суучдаг тэгээ манусыг зүгээр цонхлуулцдаг те. Тэгээ Скот ангийнх нь ингээд гавл охин өөртөө ингээд хичээлтэй холбоотой юм асуух гээд ирэхэд нүртэл чи угаасаа энэ утгагүй юмнуудыг амьдрал дээр хэрэглэхгүй штэ. Тэгэхээр зүгээр хийцгүрж байгаа л энэ парыг дуусгачих заа юу гэд. Ер нь бол тийм тэгээ жоохон ажилдаа өөрөө дургуул гэж хэлэх юм да. Тэрнээс гадна манай хүн оюутан байхдаа чөлөөт бөхөр барилддаг нэлээл спортлог гай байсан юм байна лээ. Одоо таргалж маргалаад үеэ өнгөрөөцсөн ч гэсэндээ чипсний машиныг цөм мөргөж чипс гаргаж авч ийн гэхээр залуугүй юм жоохон ч гэсэн байгаа юм шиг байгаа. За одоо харин энд харагдаж байгаа Хенри Винклерийн тоглосон Марти гэж ахгүй болохоор тэдний сургуулийн дуу хөгжмийн багш байгаа. Мартигийн Скотоос ялгаатай нэг юм нь болохоор Марти яг жинхнээсээ яг чин сэтгэлээсээ ажиллаа хийдэг. Ажилдаа амар хайртай. Тэгээд тийм болохоор нь сургуулийн хүүхдүүд ч гэсэн манай Мартид айгуу гоё хүндлэлтэй байдаг гэх юм уу. Тэрнээс гадна бас нэрнгээсээ л бүр жоохон үхжиг нэг тийм гинэн цайлхан хүнд үгүй гэж хэлж чаддаггүй болохоор нь тэдний сургуулийн багш нар нь тусламж хэрэгтэй болохоор шууд Марти дээр яваад очичд юм байна лээ. Скот бас л тэгээ өглөө оцорсныхоо төлөө скул полиц хийх ялан дунчаад та миний өмнөөс скул полиц хийгээд өгч болох уу гэж очиж байгаа байхгүй юу. Ингээд тусламж гуйж авах үеэрээ нэг хөөрхөн юм мэдэж авдаг нь Марти аав болох гэж байгаа юм байна лээ. Тэ эхнэр нь хитгэн сартай жирэмсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ хамгийн сонин заяа бас Мартигийн анхны хүүхдэн заяа бүр за тэгээ дахиад нэг сонин юм гэх юм бол эхнэр нь одоо 48-тай Марти болохоор өөрөө бас яг насаа хилдэггүй Скот ингээд та яг одоо хэдтэй вүлээ гэд асуусан чинь old буюу маш хөгшөөл гэж хариулж байдیں۔ 25 он гараад 95 оныхноос насыг асуугаад биелэг тий. Бас нэг чухал дүр гэвэл тэдний сургуулийн эмч болох Белла гэж эмэгтэй. Беллагийн дүрд мэдээж залуудаа бас л гомн сайхан эмэгтэй байсан Салма Хайек гихч маань тоглосон байгаа. Скот Беллад сайн тэгээд одоо байнгын л найрах гэж оролддог ч гэсэндээ 10 оролдлогын 10 амжилтгүй болдог нь тодорхой. За тэр яг захирал нь ажил тарсны дараа нэлээд нухацтай хурал зарлангуудаа тэдний сургууль төсвийн дутагдалд ороод ядуураад баг дампуурах гэж байгаа тухайгаа хэлэнгүүтээ хамгийн цочирдмоор мэдэн дуу хөгжмийн хичээлийг
танаад Мартиг ажлаас нь халахаас өөр аргагүй болсон гэж хэлж идэв. Ер нь бол тэгээд тэдний сургуулийн багш нар бүгдээрээ л жоохон амин хуваа хичээсэн хогийн юмнууд байдаг байхгүй юу? Скоттыг захирлынхаа өөдөөс юм илгэсэн чинь хажууд нь суужсэн нэг багш нь болоо гүшүүн. Чиний асуудал биш штэ. Наад нэг хачин Марти чи ер нь хэнд эрэхтэй ингэж мэгэл тэ хачаа хайлтсан зарим шиг зэрэг юм чи. Скотт шууд лууралж босч ирээд удахгүй болох гэж байгаа үнийг шууд ингээд ажлаас нь халчиж болохгүй штэ. Тэглээч яг үнэндээ энэ сургуульд чин сэтгэлээсээ ажиллаа хийдэг ганцхан л багш байгаа нь Марти шүү. Дуу хөгжмийн хичээлийг нь үргэлжлүүлэхэд хэр их мөнгө дутчаад байгаа юм би үгүй. $48,000. $48,000. Тэгээ одоо Скоттод ямар мөнгө авах вэ? Тэгтээ бас эр хүн штэ те бардам зан хөдлөөд би тэр мөнгийг чинь ойрын хугацаанд олоод өгөө. Мартиг ажилтаа нь үлдэг гэдэх гээ хэлчихэж байгаа галзуу. Тэгээ яг уу эхэндээ бас за хідүүлээ яаж хийж хагаад Мартигаа ажилтаа нь үлдэг тухай бодъё л доо гэж ярилцах гээд бусад багш нартайгаа жижигхэн хурал тавуулсан чинь чаваас нөгөө эмч байлаагаас өөр хинч ирдгүй юм л да. Ийм л хөгийн хүмүүс вэ штэ тэр нөгөө хамт ажилладаг багш нар нь те. Тэгээ тэр хуралд шударлаа Скотт дахиад Бэлаг болзоонд өрөх гэж оролдоод хэрвээ би энэ бөмбөгийг тэр шийдэн тогтчих юм бол чи надтай хамт болзоонд явна шүү гэд оролдоол үзэж байгаа юм л д. За угаасаа л бусад багш нар бол тоож чэлцэхгүй юм байна. Гингүүтээ Скотт эхний ээлжинд биологийн багшаасаа гадуур 2 дахь ажилдаа дахиж нэг ороод нөгөө нэг төрлөх нутгаасаа Америкт цагаачилж ирээд орчин суугчийн үнэмлэх авах гэж байгаа иммигрант хүмүүст анхан шатны хичээл заах харуулдаг. Тэгээ тэндээ нэг хүнтэй танилцдаг нь Нидерландаас цагаачилж ирсэн Нико гэд нэг өмнө нь холимог талаанч байсан залуу. Никогийн дүрд мэдээж холимог талаан болон кикбоксинг амьд домог болох El Guapo хочтой Басрууд нах мань тоглосон байгаа. Ахвал яг л UFC холбоо одоо гихшгээ томорж амжаагүй байх үед буюу Pride, Pancrase гэх мэтчлийн Япон холбоонууд дэлхийг ноёлдог байх үед Pancrase тулдчихсэн. Pancrase одоо хэдэн удааг аврагч үлээ тэ. Өөртөө яг шууд утгаараа аллагын машин байсан амар тулаанч байхгүй юу. Зодог тайлчаа тэгээ тайлбарлагч хийгээ дээрээс нь тэгээ бас яг энэ кино минон тоглож байгаа шгэ зөндөө олон кинонд тоглоод тэгээ тэрнээс гадна нэг сонирн баримт гэвэл Jita 4 дээр нөгөө Nico Bellic-ийн яг зодтолж байгаа хэсгийн анимашнуудын одоо motion capture-ыг хийж одоо юу гэмдэ ер нь бол тавчхандаа одоо хөдөлгөөний нөгөө зодооны хөдөлгөөнүүдийн жүжиглж ийсэн хүн чинь манай Басрууд нах байхгүй юу. Тэгээ яг энэ кинон дээр бол бараг л өөрөөсөн сэтгэлээ бичсэн гэж хэлж болохоор дүр тоглосон байгаа. Никогийн дүр хүзүүний бэртлээсээ болоод холимог талаанасаа зодог тайлаад Америкт цагаачилж ирж байгаа. Басрууд нь агч гисэндээ яг амьдрал дээр нэлээд хүн шатны хүзүүний бэртлээс болоод карьераа дуусгаж ирсэн те. Тэгээ за ямар ч байсан Нико Скоттос арай жоохон нэмэлт цагийн хичээл авах гээд нэг өдөр Скотт тэднийд очиж л байгаа юм л да. Тэгсэн чинь за Нико яг 2 найзтайгаа хамт UFC-гийн шууд амжуултыг буюу шинэхий ивентийг үзэж таардیں۔ Скотт шууд л за одоо энэ тулаанчаа тэгээд нэг тулаанаасаа хэр их мөнгө олох уу гэд асуусан чинь хожигдох юм бол $10,000, хожих юм бол $50,000 гэж хэлснээр Скоттын анхаарлыг яалтчгүй л булааж байгаа юм л да. Яг мэдээж яг UFC-д бол өчнөө олон жил тогтвортой дулаан хийсэн хамгийн айхтар элит тулаанчид л тулдаг болохоор UFC-д орно гэж бол угаасаа худлаа. Гэтэ заавал UFC гэлтгүү өөр зөндөө олон ийм зэрэглэл доогуур нэг тулаанаас $500-аас $1,000 хооронд мөнгө олох боломжтой холимог талааны холбоонууд байдаг. Тэгээ бас Нико угаасаа энэ салбараа маш сайн мэдгээс гадна танил тал олонтой болохоор Скоттыг бэлтгэлжүүлэхээс гадна ойрхон мөнгөний тулаанд оруулаад авах боломжтой л гэсэн үг шүү дээ. Тэгээд Нико эхэндээ бол энэ амар аюултай спортоо чи асар хүнд бэртэл авч болно шүү дээ гэд эсэргүүцэх маягтай байсан ч гэсэн Скотт бас худлаа үнэн залуудаа чөлөөт бүхийн тамирчин байсан юм болохоор зүгээрээ би чаднаа. Тэглээч заавал ялах шаардлагагүй штэ. Хүнд бэртэл авалгүйгээр ялагдаал тулаан болгоноосоо $500 цуглуулад ахад л болно штэ гэснээр Скотт Никод илүү цагаар хичээл заагаад хариуд нь Нико манай үний бэлтгэлийг хангаад за тэгээ бас те тулаан олж өгөхөө одоо тэгсэн тийм тохиролцолд манай хоёр үрж байгаа. За тэгээ Скотт Мартиг матрасаар ороож байгаад өшгөлхөөс өөр яг үнэндээ бүр үнэхээр сүртэй бэлтгэлч хийж амжилтгүй эхний талаандаа айгүй богино хугацааны дараа оролцохоор болж идэг. Мэдээж жижиг зэрэглэлийн холбоо бол асар мэрэгжлийн бос байх нь ойлгомжтой. Арын өрөөнд нь бас яг ягаад ч мангар рэндом дахиа махаа хөглөрцөн бүр амар сонин газар заяа өгөхтэй. За тэр яг уу Марти Скотт хоёр тэгээд одоо тэ бас нэг юм пат мат шиг царайлчаад нэг юм хуйг дуулга өмсөө гараад ирдээ. Одоо өрсөлдөгчөө айлгах гэж байгаа ингэнэ. Ингэж солиорж жагаад эцэст нэг юм тулаан эхэлнэ. Тэр ширээн дээр нэрээ спонсор хэсэг гэвчихсэн биз дээ.
За тэгэхээр Univision-ы видео сандах аялалтай бэлэгтэй зэснээс кино үзэх болгондоо за эсвэл зүгээр л хүссэн кино багцаа идэвхжүүлэх болгондоо 2 ширхэг хөтөлбөрт оролцох эрх цуглуулад тэр эрхээрээ iPhone 16 Pro Max, Баянгол Resort-од гэр бүлээрээ амрах эрх, Shangri-La Sport Complex-ийн 3 сарын эрх, Chami Улаанбаатар дэлгүүрийн эрхийн бичиг, Grammys Chess дэлгүүрийн эрхийн бичиг гэх мэтчлэн бүр айгүй олон бэлгийн эзэн болох боломжтой байгаа юм байна лээ. Цуглуулсан эрхээрээ Univision-ы app болон тоглоом гэсэн зэс рүү нэвтрээд хүссэн бэлгэндээ хүсэлт илгээх боломжтой. Эсвэл Tokyo application-ы Movie mini app руу нэвтэрж ороод одоо тэнд харагдаж байгаа зүүн дээд буландах бэлгэний зурагн дээр дараад хүсэлтээ илгээх боломжтой. Урамшуул үргэлжлэх хугацаа нь 2025 оны 2 сарын 4-ийг дуустал болохоор манайхан урамшуулалтаа идэвхтэй сайхан оролцоорой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг description дээр байгаа линкээр ороод авах боломжтой байгаа шүү. Univision. Яалчгүй л тэгээ Скот одоо 40 төгцсөн ийм спортыг биеийн дийлэхэргүй л хүн байгаад байгаа байхгүй юу те. Үнэхээр за худлаа юм байна өө. Удаан найдлага төрүүлж байснаас эртхэн Мартид үннээ хэлээд мөнгөний төлж чадахгүйгээд хэлчихъя гэд гэрт нь очиход Марти өөрөө байдаггүй юм. Мартигийн эхнэр нь байж байдаг. Тэгээ за Мартиг хүлэнгээ эхнэртэй нь буу алд сууж явахдаа нэг юм мэдэж олж авдаг нь Марти интернетээс за эсвэл зүгээр одоо хүмүүсийн хаях гэ бэлдсэн байсан тийм хөгжмнүүдийн хуучин хөгжмнүүдийн худалдаж авангуудаа өөрөө засаж янзлаад сургуулийнхаа жоохон одоо нэг юм амьдралын бололцоо муутай өөрсдөө хөгжим худалдаж авч чадхааргүй хүүхдүүдэд үнгүй аваачиж өгдөг юм байна лээ. Тэгснэ бас хөөх юм ин ажилласаа халагдах байгаа тухайга их нэртэй хилээжгүй байгаа болж таардаг. Тэгээ одоо жирэмсэн байгаа дээр нь муу мэдээ дуулгаад яах вэ санаан зовчин гэж нуугаад исэн болж таарж байгаа. Яг энэ мөчөд Скот яг нөгөө Мартиг угаасаа сайн хүн гэдгийг мэдчихсэн шүү дээ. Гэхдээ бүр сайн хүн юм байна гэдгийг энэ мөчөд ойлгоод тэгээд одоо би яагаад ч ингэж бууж өгч болохгүй юм байна гэж өөртөө дотроо хэлэнгүүтээ тулааны карьераа үргэлжлүүлэхээр шийдэж байгаа. Улмаар дараачийн хэд хоногтоо бас л яг үнэндээ Никогоос олигтой хичээл авалгүйгээр баахан л болгуулж агаад дараачийн тулаандаа ордог. Үнэхээр л чааваас ямар ч бэлтгэл байхгүй болохоор дахиад эхний үе дээрээ бүр нохоо хаа шиг нүдүүлж байгаа штэ тий. Гэтэл өмнөшгөө ганц цохиулаад унчихгүй нэг үе бүтэн тэс чаддгийн заяа. Тэгээд тэгсэн чинь үеийн завсарлагаанаар Марти сандал авчрахаа мартсан байж таардаг. Гэхдээ та сандал авчраагүй юм уу? Сандал авчрах ёстой байд юм уу? Тийш дээ. Би тэгээ одоо юун дээр сууж амарх юм? Өмнөх тулаан дээр сандалны хэрэг гараагүй шүү дээ. Өмнөх тулаан дээр чинь би үе дуусахаас өмнө өшгөлүүлээд унтсан шүү дээ. Тэгээ Марти өөрөө сандал нь болоо доор нь хөвтөж байгаамаа. Ямар ч л байсан ингэж хөгөө чирж жагаад 3 дугаар раунд руу орж чадсан ч гэсэн гинэт бороо ороод эхлүүл яах вэ? Одоо том холбоонд бол тулааны шууд цуцлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ холбоонд цуцалдгүй юм байлээ. Бороо нь талтарч малтраад Скот усанд сэлж зүхтааж мухтагаад мэдгүй яст юу ч болоод байгаа. Хэд хоногийн дараа 3 дахь тулаанаа хийхээр болоход өрсөлдөгч тамирчныхын дүрд бас л холимогдлааны бодит амьдрал дээрх домог буюу Джейсон Миллер тоглосон байна лээ. Та нар хэрвээ санаж байвал нөгөө нэг хүн дээрлэхэд идэг гудамжны хулгайнуудыг UFC-гийн тамирчдаар зодуулдаг нэг тийм Bowie Beatdown гэдэг нэвтрүүлэг байдаг байсан шүү дээ. Тэрний хөтлөгчөөр ажилладаг байсан манай Джейсон Миллер ах. Тэгээ угаасаа өөрөө үнэхээр entertainment-д тулцснаас гадна амар авьяастай тулаанч байсан тийм тамирчин те. За тэр чи яах вэ? Тэгээд тулаан руу орё дөө. Тулаанд орохоос өмнө иддэг өдрийн хоолын уг нь Марти хариуцдаг байхгүй. Тэгээ өнөөдөр нөгөө өдрийн хоолыг мартаад тэгээд Мартигийн машинд байсан нэг хэд хонцсон байсан нэг юм алюминий кашиг идсэн байхгүй. Тэгээд тэр нь айгу ингээд нөгөө муудч зуудсан наран дудаад муудсан тэгээд чаваас тэрийгэл бөөлж гаргаж байгаа. Уг нь бол нэг бойлжи гэж бодоогүй юм шиг байгаа. За тэр ч яг заваарсан. Яадаг ч л байсан Скотийн карьерийнх нь анхны ялалт ингэж сайхан ирж байгаа. Анхнаасаа ер нь бол ялъя гэж тулдахгүй зүгээр бэртгэхгүйгээр ялагдъя л гэж тулдаад байсан шүү дээ тий. Тэгсэн чинь яг үнэндээ ялах юм бол тулааны цалингаа 2 дахин нугуулж авах юм байна гэдгээ ойлгочингуудаа Скот Никод за чи намайг угаасаа ялагдана гэд олигтой юм зааж өгөхгүй байгаад байсан шүү дээ. Одоо харин би ялмаар байна. Тэгэхээр сэтгэл гаргаад жинхнээсээ намайг бэлдээдэх гэж хэлснээр Нико өөрийнхөө таньдаг хамгийн сайн боксing дасгалжуулагч дээр аваачингуудаа сурахын тулд шууд нүүрэлдэх ёстой байдаг юм аа. Коучд хэр төсвөртэй гэдгээ харуулад
хаа гэд мэрэгжлийн тамирчидтай шууд үзүүлээд хөл яах вэ. Тэгээ нөгөөдүүл нь эхэндээ нэг байснаа 2 болоод 3 болоод өстой нэрнгээсээ яг нохоо шиг заяа бүр яг нохоо шиг гэдэг нь бүр яг жигнэсээ бүр яг нохоо гахаа шиг бүр өстой үхтлээ нүдүүлдэг заяа. Тэгээ тэгэж нүдүүлсэн ч гэсэндээ дасгалжуулагчид нь манай Скоттын бууж өгөхгүй байгаа байдал за бас тэгээ тэр нөгөө те сургуулийнхаа найзын төлөө ийм хийж байгаа гэдэг түүхэн таалагдсан болохоор цаашдын тулаануудад нь бүтэн цагаар дасгалжуулах амлалтаа өгж байгаамаа. Тэгээ нэрээ нэг асуудал байгаа нь яг нөгөө нэг өрсөлдөгчөө зохиж унгачаад дээрээс нь бөөлжж байгаа бичлэг нь интернетээр тараад амар вайрал болцсон байдیں۔ Ангийнх нь бүх хүүхдүүд тэрийг үзсэн байдгаас гадна захирал нь бас олоод үзсэн байдаг. Өрөөндөө дуудчаад сургуулийн нэр төр гутаалаа мутаалаа гэд хуцаад ахарна Скот чи ажиллаа хийж чадчихсан бол би ийм хийхгүй штэ. Чи ажиллаа хийж чадаагүйгээс болоод Марти ажиллаа алдах гэж байна. Зүгээр хараад сууж чадахгүйсэн болохоро чадах юм аа л би хийж гэн. Дугаа хараал байж, дугаа мөнгө үлээгээл байж гэж хэрэг хэлээд гарч байгаа маа галзуу. Зөвхөн тулаан дээрээ ч гэлтгүү манай хүн хичээл дээрээ ч гэсэн одоо бүр хамаагүй идэвхтэй болцсон байдаг. Өмнө нь хизээж хичээж байгаагүйгээрээ хичээнгүүтээ ангийнхаа хүүхэд болгоныг хамруулж тэр хичээлээ ороод те. Ер нь зүгээр амар гоё нэг юм character development нь хийгдээд байгаа байхгүй те. Нөгөө нэг огт тоодоггүй байлаа хүртэл тэрийг харчаад инээж минэгээд ер нь л бас эмэгтэй хүн ийм худлаа өвнөн банаалтай ийм сүртэй хөвгтэй залууд биш. Яг чин сэтгэлээсээ юм танддаг нэг ийм genuine гаюудад татагддаг байлгүй те. Үгүй юм болов. Яа гэм бол ямар ч байсан байлаа бол Скот жоохон татагтаад байгаа юм. За тэгээд өглөөнөөс өдөр хүртэл хичээлээ орно, хичээлээ тарчаад бэлтгэлээ хийн, оройн тулаанаа хийн гих маягтайгаар амьдрал нь үргэлжлээл байлаа. Тулаанууд дээр нь янз бүрийн сонин хөгийн юм болж байгаа юм л да. Нэг тулаан дээр нь бүр дэвжэн хугарч нуурж унж мунаад алей юмнууд болж байгаа ч гэсэн гол нь Скот мөнгийг маш сайн олж байгаа. Инээмсэглэл дүүрэн орж ирээл сургуулийнхаа нарийн бичих нөгөө мөнгнүүдээ тушаагаалгаан те. Тэгээд нэрээ нэг өдөр эцэст нь нэг юм Беллатай болцох боломж олддог заяа. Тэгсэн чинь Белла бас ер нь жоохон тийм гаж юм бэлээ. Яг гаж гэдэг нь сайн утгаараа шүү заяа. Тэр хоёр болзоон дээрээ тоглоомоор маазарж агаад сүулдэ нөгөө Белла би хамгаалж чадна мадна гэдэг нөгөө манай хин Скоттой зодтолдож модлоо. Тэгээ бараг жигнэсээ ингээд ноцолдож мацалдоод тэгснэ дараа нь үнсэлцээд мэдгүй байстай юу ч болоод байгаа юм. Гэхдээ нэг зүйл нь гэвэл манай хоёр айгүй өөрхөн тохироод байгаа юм. Тэгээ одоо ингээ анхны болзоон дээрээ ноцолдоод зодтолтгоо шахсан гэдэг эмээ өвөө болчоод ач нартаа ярьж ивэл бас галзуу өстэй те. Бас нэг хүн амар галзуу мэдээ маргааш Скот сонсдог нь UFC-гийн шинэхэн ивентэд нэг тулаанч тулдах ёстой байж байгаад бэртлээс болоод тулаан болохоос хэдхэн хоногийн өмнө тулдаж чадхааргүй болсноор UFC-гийн багийнхан Скотыг богино хугацааны дуудлагаар тэр тамирчных нь оронд тулдуулах хүсэлтэй байгаа гэдэг мэдээ. Гэхдээ Нико бол бүр эрс эсэргүүцээд үгүй ээ. UFC бол тэс ондоо төвшний газраа. Тайзных нь нар дахиа махаа байхгүй, ринг нь нурж унахгүй, хамгийн гол нь тамирчдын төвшин шал ондоо тоглоомчгүй чи бүр үхэх аюултай гэдэг ч гэсэн тэр оройн Joy Rogan өөрийн биеэр тэр хоёртой уулзаад за тэгээд бас Скот бүр $44,000 айл хизээний нөгөө нарийн бичгтээ аваачаад өгсөн юм байна лээ. Тэгэхээр зүгээр амархан хожигдоол $10,000 цалингаа аваад амар сайхандаа жаргачих гээдсэн болохоор тулаанд оролцохоо зөвшөөрж байгаа маа. Тэгээд тэр тулаан бүр зүгээр ч нэг энгийн ивентэд биш Лас Вегасын MGM Grand Arena-д болох амар том ивент болж таарч байгаа юм л да. Яг нөгөө дөнгөж ихний халаалтын тулаануудын нэг нь ч гэсэндээ те. За тэгтээ ямар ч байсан Лос Анжелес руу очлоо. Скот ман тулааныхаа жиндээ орлоо. Бүхэл зүйлс дажгүй сайхан харагдчихсэн ч гэсэндээ яг тулааных нь өмнөх шөнө Белла манай өн рүү залхангуудаа нэг амар муухай мэдээ хэлдэг нь нөгөө нэг сургуулийнх нь нарийн бичиг байна штэ те. Мөн нохооч нь яг үнэндээ нөгөө $44,000 голоос нь заллаад Орос сургуугүй алга болцсон бүр цагдаа нар 90 сурвалжлаад эхэлсэн байвал яах вэ? Хөөхий манай Скотын хэдэн сарын хөдөлмөр ингээл байхгүй юу ч байхгүй тэгээ замхарчлаа. Яаж ч бас балкон дээрээ зогсож байгаа нөгөө өрсөлдөгчийнхөө тулааны хайлайтуудыг олоод харчилгүй яах вэ? Нөгөөх нь угаасаа л бүр бараг хүн алж иддэг байж магадгүй амар царайтай амар л нөхөр байгаа штэ тий. Гэтэл за ингээд бүх зүйл дууссан ч гэсэндээ яадагчлээсэн тулаандаа бол угаасаа гэрээгээ хийсэн юм чинь ороодох ёо. Тэгээ дараа нь яахаа бодъё л гэж Скот багийнхантайгаа ярилцж байгаа. За тэгээ маргааш нь боллоо тулаан яг эхлэх төхөөд Скотыг гарах гэсэн чинь захиалсан дуунаас нь шаал өөр
дуу яваад эхэлдэг. Энэ баг алдаа гаргачих шиг боллоо доо гэд гараад харсан чинь амар хөөрхөн ангийнх нь хүүхдүүд тэр чигтээ бөөнөрөө хүрээд ирсэн. Найрал хөгжмийн хамтлагаараа амьдаар манай Скоттын гарч ирэх хөгжмийн тоглож ивэл яах вэ? Тэрнээс гадна манай эмч Беллаач гэсэн ирсэн байдгийн айгүй хөөрхөн. Тэгээ за одоо өөрийг нь дэмжихээр ирсэн шавнар, за бас гэрээсээ зурагтаар үзэн суугаа сургуулийн бусад багш нар, нөгөө багшилж исэн иммигрантууд энтергээд айгүй олон хүний сэтгэлийн дэмжлэгээр дивжээргүй гараад айгүй гоё нэрхтэй байсан ч гэсэн өрсөлдөгч Кен Дитрик гэж нөгөө айхтар талаанчийнх нь гарч ирж байгаа ширүүн аавраа тэр энергийн цөм цохоод ороод ирнэ. Тэгэл за юу юусын үздэг хүмүүс бол мэдж байгаа байлгүй дээ. Домогт Брюс Бафферын зарлан дуудалтаар манай хоёр зарлуулад яг тулаан эхлэхээс өмнө Скотт Никогоос би хожвол хэрэг цалин авах хүлээ гэд асуусан чинь $50,000 гэж хэлжээдэг буюу хэрвээ энэ тулаандаа ялчих юм бол өнөөх $48,000 асуудалгүй бүтээчиж болох тухайга Скотт мэдэж авчингуудаа би ялна, би чадна гэд өөрийгөө хурцлж идэг галзоо. Тэгээ за одоо тулааны нь бол яриад явах те үзүүлээ те. За тэгээ яг энэ байдлаараа хоёр үе нүдүүлсний эцэст сүүлчийн үе буюу 3 дугаар үе эхлэхээс өмнө Марти Скоттод зүгээрээ залуу минь. Чи энэ тулаанд ялаагүй байсан ч чи айл хизээний миний баатар болсон. Миний ч гэлтгүү тэнд чамайг дэмжихэр ирчихсэн байгаа. Өчнөө олон шавнырынхаа хувьд чи жинхэнэ баатар нь. Хамгийн ард суучаад ширээн дээрээ зураг зураад суудаг байсан хичнээн олон хүүхдийг чи хичээлдэн дуртай болгосон билээ. Хэдэн хүүхдэд чи урам зориг хайрлсан билээ. Багш гэдэг бидний мэргэжлийн гол зорилго нь хүүхдүүдэд урам зориг өгөх мөн бидтэй. Чи бол жинхэнэ баатар найз минь. Тэгэхээр зүгээр л энэ үе дээр гараад юуч бодохгүйгээр, ялыч гэж бодохгүйгээр, дарамт мэдрэлгүйгээр хүсснээрээ тулалдцаа юу. За тийм ээ тийм. Тэгээ угаасаа энэ үеийн комеди кинонууд дандаа ингэж гоё аз жаргалтай дуустдаг шүү дээ тий. Скотт маань өчнөөн удаан хүлээсэн өнөөх Беллагийн хайрыг эцэст нь аваад хөөрхөн үнсэлцэж байгаа. Тулаандаа ялсан гэж $50,000 авснаар Мартигийнхаа дуу хөгжмийн хичээлийг аварж авч үлдээд тэгээ бас нэрээ нөгөө манай Скоттоос хичээл авч исэн хамгийн цагаачт нь бараг л бүгдээрээ иргэншлээ авч чадаж мадаад ер нь л тий бүхэл дөрүүд бүхэл юмнууд маань айгүй гоё хөөрхөн аз жаргалтай өглөөр кино манд дуусж байгаа юм аа. За тэгээ өнөөдрийн бичлэгийн төрөд өндөрлж जैन тэгээд би түрүүн амар урт юм яриад интро аутро хоёулангийн авцсан байсан чи аудиогоо бичиж аваагүйсэн юм байна. Тэгээд дахиад бичээ сууж जैन. Тэгээ ерөнхийдөө бас сонин шүү дээ. Ингээ камертаа ганцаараа гүлийгөө л яриад суух чи ерөн сонин. Тэгээд камертаа ганцаараа гүлийж ярьж сууж байгаагаа хоёр давтах бол бас бүрэл сонин. Тэгээд тэгээ амьд хүнтэй юм ярихгүй ер нь хүнтэй юм ярихгүй тэгээд хаяа яхав нэг CU юу гараад нөгөө CU-гийн худалдагчтай нь бас ярьж байгаа юм л да тий. Хувь хүн дээр CU application байхгүй, хувь хүн дээр QPay гэж хэлж байгаа. Тэгээд тэгэнгүүт манай CU-гийн худалдаа авалт хийсний дараа баярлаа гэж хэлж байгаа. Тэгээ би бас баярлаа гэж хэлээ гарч байгаа. Энд чинь бас айгүй юм хөөрхөн амьд харилцаа мөн л үстэй. Амьд хүнтэй ингээ гоё юм хөөрхөн харилцаа үүсгэсэн л байгаа үстэй. CU application байхгүй, хувь хүн дээр QPay. Энд чинь бас ингээ хангалттай юм яриад байгаа үстэй тий. За тийм байна да. Тэгээд хэдүүлээ угаасаа дараачих бичлэгээр тун удахгүй уулзах болохоор төвчээртэй сайхан хүлээж агаарэ. Хайртай шүү. За сайхан амраарай. Гоё зүзүүлэр. Бай бай.